Боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зан сургалт. Сайн байцгаана үзэгчдээ. Jet англи хэлний сургуулийн багш Шинхтгэр байна. Ингээд гүнзгий шатны үгсийн сангийн дөрөвт хичээл маань та бүхэндээ хүргэж бэлэн болж байна. Өнөөдрийн хичээлээр бид friendship буюу нөхөрлөлттэй холбоотой үг хэлхийг үзэх болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Ингээд өнөөдрийнхөө шинэ үгсийг үздэхээ эхлээд бүгдээрээ нөхөрлөлттэй холбоотой үйл үгс үздэхээ. За эхний үгийг хамтдаа харъя. Have a lot in common with someone. Have a lot in common with someone. За энэ common гэдэг маань бол нийтлэг түгээмэл гэсэн утгатай байгаа шүү дээ. За тэгвэл have a lot in common гэдэг хилц байдлаар хамтдаа ороод ирэхээр тухайн өөр нэг хүнтэй адилхан, за хоорондоо адилхан гэсэн санаа гаргадаг байгаа. За гэхдээ энэ дээр бол зүс царай гадаад байдлын хувьд адилхан гэсэн үг биш байна тийм ээ. За тухайн хүмүүсийн гаргаж байгаа үйлдэл, зан авир, за мөн сонирхлын хувьд адилхан ижил төстэй гэсэн утгаар гаргадаг байгаа. За тэгвэл хамтдаа жишээ өгүүлбэрийг уншийе. Jane and Sarah have known each other for 20 years. They have a lot in common. They both enjoy playing all types of sports and neither of them likes cooking. За нөгөөдөлтөөр бол Jane, Sarah хоёр танилцаад 20 жил болсон. Найзтайд 20 жил болж байна тийм ээ. За they have a lot in common. Буюу хоорондоо их адилхан их ижил төстэй юм сонирхолтой. За тэгвэл тэр хоёр хоёулаа бүхий л төрлийн спортоор хичээлэх дуртай. За дээрэс нь хоол хийх бол дургүй. Тэр хоёр хоёулаа хоол хийх дургүй. За тэгвэл энэ илүү сонирхлоороо их адилхан ижил төстэй гэсэн утгаар орж байна тийм ээ. За тэгвэл have a lot in common гэдэг үгийн хувьд бол a lot гэж бол заавал хэлэх шаардлагагүй байгаа. Lot гэдэг үгийн оронд өөр үгийг бас авч чаддаг байгаа. Жишээлх юм бол Tim and I have nothing in common. Tim and I have nothing in common. За энэ бол тийм бид хоёр ижил төстэй зүйлгүйч авахгүй. Өөр хүмүүс гэсэн утгаар орж байна тийм ээ. Ингээд дараагийн үгийг хамтдаа харцгаая. Company. Company. За мэдээж бидний мэддэг одоо компани гэсэн утгаараас ороогүй байна тийм ээ. За өөр нэг салаа утга нь хүнтэй хамт байх. Одоо хамт байх гэсэн санаа гаргадаг байна. За гэхдээ компани гэдэг дангаар орох нь бол их ховор. За өөр үгтэй бол хамт орж холбоо байдлаар түгээмэл гардаг байгаа. За тэгвэл жишээлх юм бол enjoy someone's company. Enjoy someone's company. За энэ дэр өөр нэг хүний компанид дуртай гэсэн утгаараас ороогүй юм тийм ээ. За тухайн хүнтэй хамт байхад их гоё байдаг, сайхан байдаг гэсэн утгаар орж байна. За тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншийе. I enjoy Jane's company. She is such a nice person. Би Jane-тэй байх их дуртай. Jane-тэй байхад надад их сайхан байдаг гэсэн утгаар орж байна тийм ээ. Enjoy Jane's company. Тэр бол үнэхээр сайхан хүн, сайн хүн гэсэн утгаар орж байна. За мөн дараагийн өөр нэгэн холбоо үгийг харъя. Keep someone's company. Keep someone's company. Үгийн уртхын хувьд бол хамт байх, хань болох. Хүнтэй хамт байж хань болох гэсэн утгаар ордог байгаа. Жишээлх юм бол I'll keep you company while you're waiting. I'll keep you company while you're waiting. Чамайг одоо хүлээж байх хооронд чинь одоо хамт суугаад хань болёо. Чамд хань болёо гэсэн утгаар орж байна. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Get on well with someone or get along with someone. Get on well with someone or get along with someone. За, энэ хоёрыг маань хоёулаа phrasal verb буюу хэл зүйлүүд байна тийм ээ. За, утгын хувьд хүнтэй сайн харилцаатай байх, хин нэгэнтэй сайн харилцаатай байх, эвтэй байх гэсэн утгыг гаргадаг байгаа. Тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншийе. When I first met her, I didn't really like her. But now we get on well with each other. Энд би түүнтэй анх танилцахад, анх уулзахад бол надад таалагдаагүй, үнэхээр таалагдаагүй тийм ээ. За гэхдээ одоо бид хоёр хоорондоо сайн харилцаатай, эвтэй байдаг гэсэн утгаар орж байна. Тэгвэл we get on well гэдгийн оронд we get along гэж асууж болох юм. Утгын хувьд бол ямар нэгэн ялгаа байхгүй байх юм аа. Дараагийн үг count on or rely on. Count on or rely on. За мөн хэл зүйл үг байна тийм ээ. За утгын хувьд бол хин нэгэнд итгэж найдах гэсэн утгаар ордог байгаа. Итгэж найдах. За trust гэдэг үгтэй бас ойролцоотойгоо байна тийм ээ.
Тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. I have amazing friends. Whatever happens, I can count on them. Надад бол үнээр юм сайхан гайхалтай найзууд байдаг. Юу ч болсон бай. Би бол тэднэрт итгэж олно, найдаж олно гэж гаргаж байна тийм ээ. Тэгвэл I can count on them гэж хэлхийн оронд I can rely on гэж хэлж байна. I can rely on them. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Lose touch with someone. Lose touch with someone. За, touch гэдэг үг маань бол холбоотой байх гэсэн утгаар авдаг байгаа тийм ээ. За, keep touch or stay touch гэх хин нэгэнтэй холбоотой байх гэсэн утгаар гаргадаг байна. За, тэгвэл lose touch гэх юм бол эсвэргээрээ сураг гадрах холбоогүй болох гэсэн санаа гаргадаг байна. За, тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. I've lost touch with all my old friends. I've lost touch with all my old friends. За, энэ дээр би одоо хуучны бүхий найзуудаасаа сураг алдарсан бүр холбоогүй болчихсон гэсэн утгаар авч байна тийм ээ. Ингээд бүгдээрээ нөхөрлөлтөй холбоотой үйл өгс үзлээ. Тэгвэл эдгээр үгсээ шалгаад хамтдаа нэгэн дасгал ажиллацгаая. Ингээд эхний өгүүлбэрийг хамтдаа харъя. We enjoy each other's. It's really fun to be with her. За, энэ дээр эхний үсгийг C гэж өгсөн байна тийм ээ. Та бүхэн өгүүлбэрээ уншаад дэх үгийг хүчээрэй. Зөв хариугаа хамтдаа шалгацгаая. За, it's really fun to be with her буюу за түүнтэй байхад үнэхээр хөвгөлтэй байдаг гэж байна тийм ээ. Тэгэхээр хамт байхад их сайхан байдаг, гоё байдаг гэсэн утгаар we enjoy each other's company гэж хэлэх юм зүг байна. We enjoy each other's company. За, дараагийн өгүүлбэрийг хамтдаа харъя. Since Jane went abroad, I've lost with her. Зөв хариугаа хамтдаа шалгая. За, энэ Jane бол гадагшаа явсан байх нь тийм ээ. Jane-ийг гадагшаа явснаас нь хойш за одоо сургуу болсон одоо юу холбоогүй болсон гэсэн утгаар гоод байна тийм ээ. За, тэгвэл I've lost touch with her гэж хэлэх юм байна. I've lost touch with her. Дараагийн өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. They have a lot in. They all like reading comic books. Та бүхэн тохирох үгийг хүч өгсөн баха. Энд дээр бол эхний үсэг C байна тийм ээ. За, тэгвэл зурагнаас харсан ч тэр энэ хүүхдүүд бол бүгдээрээ комик ном унших адилхан юм сонирхолтой хүүхдүүд байх нь шүү дээ. За, тэгвэл адилхан сонирхолтой хоорондоо их адилхан гэдгийг they have a lot in common гэж хэлж байгаа тийм ээ. They have a lot in common. За, сайн байна. Дараагийн өгүүлбэрийг хамтдаа уншъя. I won't tell your secret to anyone. You can on me. За, зөв хариугаа хамтдаа шалгая. Энд дээр бол C үсгээр хэлж байна тийм ээ. За, утгын хувьд бол чиний нууцыг би хинт ч хэлэхгүй. Чи надад мэдээж итгэж олноо, найдаж олноо гэсэн утгаар авах гэдэг юм тийм ээ. За, тэгвэл итгэж олон, найдаж олон гэсэн утгаар хоёр үг байгаа шүү дээ. Count on, rely on гэж байгаа тийм ээ. За, тэгвэл энэ дээр C үсгээр хэлж байгаа учраас мэдээж count on гэдэг үгийг сонгомжтой байжээ. Count on me. Ингээд үргэлжлүүлэн бүгдээрээ нөхөрлөлтөй холбоотой нэр үгс үздэцгээе. Эхний үгийг хамтдаа харцгаая. Acquaintance. Acquaintance. За, утгын хувьд танил гэсэн утгатай байх нь. Тухайн оноо сайн мэдхгүй зүгээр танил төдий тийм ээ. За, тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа харъя. Tom has a wide circle of friends and acquaintances. За, Том бол маш олон найз нөхөд зааман танилтай гэж байна тийм ээ. Найз нөхөд танхимын хүрээ өргөнтэй гэсэн утгаар гарч байна. Дараагийн үг row or quarrel. Row or quarrel. За, row гэдэг бол яг үндсэн утганд игнэ гэсэн утгатай байгаа шүү дээ. Игнэ. За, тэгвэл хоёр дахь утга буюу салаа утга нь хэрүүл маргаан гэсэн утгатай байх юм. Хэрүүл маргаан. За, quarrel гэрээ бас мөн адилхан хэрүүл маргаан гэсэн санаа гаргадаг байх юм тийм ээ. За, тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа харцгаая. They had a quarrel about money.
they had a quarrel about money. Бид нар мөнгнөөс олж муудсан. Гэсэн хараад байна тийм ээ. Мөнгнөөс болж муудсан. Тэгвэл энэ дээр they had a row about money гэж асууж болох юм шүү дээ. They had a row about money. Дараагийн үгийг хамтаарцгаая. Long lost friend. Long lost friend. Боёо удаан уулзаагүй одоо сураг алдарсан найзыг ингэж хэлдэг байгаа. Жишээлх юм бол I'm going to meet my long lost friend Anne tomorrow. I'm really looking forward to seeing her. Би маргааш удаан уулзаагүй найз болох Аантайгаа уулзах гэж байгаа. Үнэхээр гисэн ядан хүлээж байна гэж байна. Гэхдээ энэ дээр бол одоо хэдий хоол байгаа ч гэсэн хоорондоо үргэлж уцаар ярьдаг. За интернетээр холбоотой байдаг. Тэгсэрнээ уулзаагүй уулзсан найзуудыг бол long lost friend гэж хэлэхгүй. Харин бүр ингээд сураггүй болчихсон, ердөө холбоо байхгүй болсон бол long lost friend гэж хэлнэ. Дараагийн үгийг хамтаарай. Fair weather friend. Fair weather friend. Зан дээр цаг агаарын найзуудыг санаа харагдаж байна тийм ээ. Тэгвэл эхлээд fair гэдэг үгийг хамтаарцгаая. Тэгэхэд олон утгатай байгаа шүү дээ. За шудраг гэсэн утгаар ордог байгаа. За бас өсний цайвар өнгийг fair гэж хэлдэг байгаа. Тэгвэл өөр нэгэн салаавах нь одоо үүлгүй цэлмэг өдрийг fair weather гэж хэлдэг байна. Тэгэхээр fair weather friend гэж хамтаа ороод ирэхээр хуурамч найзыг хэлдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол сайн сайхан байгаа үед нь хамт байгаа хэрнээ завх үед нь байхгүй болчдөг. Одоо тусалдгүй те алга болчдөг ийм найзыг fair weather friend гэж хэлдэг юм байна. Тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншийе. I didn't realize him was such a fair weather friend. Би тийм нэг юм хуурамч найз гэдгийг нь бол мэдсэнгүй гэсэн хараач байна тийм ээ. Ингээд бүгдээрээ үдсэн шинэ үгсээ баталгаад нэгэн дасгалыг хамтдаа ажиллацгаая. Та бүхэн нэгэн хүний 3 найзыгаа тодорхойлон хэлсэн яриаг сонсоод эдгээр хүмүүс түүний хувьд ямар хүмүүс вэ гэдгийг алаарай. I thought I could trust John. However, he just disappears when I need him. Хамтдаа 100 хариугаа шалгацгаая. Та бүхэн тохирох үгийг олсон баха. За эхний найз бол John байна тийм ээ. John гэдэг найзынхаа тухай ярьж байна. Би бол John итгэж олно гэж бодсон юмсан. Гэхдээ яг хэрэг болох үед алга болчихдог гэж байна. Тэгвэл хэрэг болох үед алга болчихдаг найзыг бүгдээрээ fair weather friend гэж хэлж байгаа шүү дээ. Fair weather friend буюу хуурамч найз. За дараагийн өгүүлбэрийг харъя. I haven't seen Jane for 7 years. I really want to meet her. За Jane гэдэг найзынхаа тухай ярьж байна тийм ээ. За би Jane-тэй бол уулзтаагүй 7 жил болсон. Уулзахыг үнэхээр их хүсэж байна гэж байна. Тэгвэл нэгэсэндээ 7 жил ерөөсөө уулзтаагүй холбоогүй болсон гэсэн санаа гарч байна. Тэгвэл long lost friend буюу удаан уулзаагүй сураг алдарсан найз. За Jane гэдэг найзынхаа тухай ярьж байна тийм ээ. За би Jane-тэй бол уулзтаагүй 7 жил болсон. Уулзахыг үнэхээр их хүсэж байна гэж байна. Тэгвэл нэгэсэндээ 7 жил ерөөсөө уулзтаагүй холбоогүй болсон гэсэн санаа гарч байна. Тэгвэл long lost friend буюу удаан уулзаагүй сураг алдарсан найз байх нь тийм ээ. Дараагийн өгүүлбэрийг харъя. I don't know Tom very well. I have known him for only 1 month. За энэ дээр бол Tom гэдэг найзынхаа тухай ярьж байна тийм ээ. Tom-ыг бол би маш сайн мэдэхгүй. Танилцаад бол ердөө 1 сар болсон гэж байна. I have known him for only 1 month. Буюу танилцаад ердөө 1 сар болж байгаа. Тэгвэл танил гэсэн утгаар авах гэдэг шүү дээ. Тэгвэл танилтыг бүгдээрээ acquaintance гэж хэлж байгаа. Acquaintance буюу танил. Үзэгчдээ гүнзгий шатны үгсийн сангийн 4 дахь хичээл маань та бүхэндээ өргөжлөн хүрч байна. Өнөөдрийн хичээлээр бид friendship буюу найз нөхдийн харилцаа нь хүрлэлтэй холбоотой үг хэлбэг үзэж байгаа. Хятад хэлний Асын зайн сургаалт. Тун удахгүй боловсрол сууд хийзээ. Үзэгчдээ гүнзгий шатны үгсийн сангийн 4 дахь хичээл маань та бүхэндээ өргөжлөн хүрч байна. Өнөөдрийн хичээлээр бид friendship буюу найз нөхдийн харилцаа нь хүрлэлтэй холбоотой үг хэлбэг үзэж байгаа. За тэгвэл үргэлжлүүлээд энэхүү сэдвтэй холбоотой өрмөц хэлц болон зүйлцсэн үгсийг сурцгаая. Ингээд эхний үгийг хамтдаарцгаая. See eye to eye on something. See eye to eye on something. За энэ өрмөц хэлцийн утгыг нь бол өвчлээд орчуулах юм бол аливаа зүйлийг нэг нүдээр харах, яг адилхан нүдээр харах гэж байна тийм ээ. Тэгвэл өөрөөр хэлэх юм бол санаа нийлхийг ингэж хэлдэг байх нь. Бид нэр яадаг шүү дээ. За би түүнтэй дандаа санаа нийлдэг. За би батаатай ерөөсөө санаа нийлдэхгүй гэх мэтчтэй тийм ээ. Тэгвэл жишээ өгүүлбэрийг хамтдаа уншицгаая. We see eye to eye on everything. Бид хоёрын санаа бүх зүйл дээр нийлдэг. Бид хоёрын санаа бүх зүйл дээр нийлдэг гэж байна тийм ээ.
Дараагийн үгийг хамтдаа. Know someone inside out. Know someone inside out. За, мөн утгыг нь өгчлээд харах юм бол хин нэгнийг одоо дотн одоо гадаргуу мэдэх гэж байна нэ. Өөрөөр хэлэх юм бол 13 шигээ мэдэх гэсэн утгаар авдаг байх нэ. Жишээ өгүүлбэрийг хамтдаа уншъя. We have been friends since we were at kindergarten. So we know each other inside out. За, kindergarten гэж цэцэрлэгийг хийж байгаа нэ. За, бид хоёр бол цэцэрлэгээс хойш би бинийгээ мэднэ. Тийм учраас бид хоёр би бинийгээ яг л 13 шигээ мэддэг гэсэн утгаар харж байна. Дараагийн үгийг хамтдаа. Keep somebody at arm's length. Keep somebody at arm's length. За, мөн л өрмөц хэлсэн тийм ээ. За, утгыг нь өгчлээд ойлгох юм бол хин нэгнийг гарынхаа одоо зайны хэмжээнд буюу алтын хэмжээнд хин нэгнийг өөрөөсөө хол байлгах. Буюу зайгаа барих хүндээ байх гэсэн утгатай байх нь. Зайгаа барих хин нэгнээс хүндий байх. За, жишээлх юм бол It's not easy to become friends with Sophie. She tends to keep everyone at arm's length. За, Sophie-тай бол найзлахад их хэцүү тийм ээ. Sophie-тай яг батн болоход их хэцүү байдаг. Ягаад тэгэхээр тэр хүн болгоноос л юм хүндий байдаг. Өөрийнхөө дандаа хан босгоод ерөөсөө өөртөө ойртуулдаггүй дандаа хүндий байдаг гэсэн утгаар харж байна тийм ээ. Дараагийн үгийг хамтдаа харцгаая. Дараагийн үг бол зүрх зүг байгаа. A friend in need is friend indeed. A friend in need is friend indeed. За, утгын хувьд бол яг хэрэг болсон үед чинь хажууд чинь байгаа найз бол жинхэнэ найз юм аа гэсэн утгаар харж байна тийм ээ. Тэгэхээр ингээд тэгэхээр яг жинхэнэ үнэн гэсэн утгатай байгаа. За, тэгвэл манай монгол хэлэнд байдаг зүрх зүгтээ үзүүлэх юм бол завх цагт нөхрийн чанар танигдана гэж хэлж болох юм байна. Завх цагт нөхрийн чанар танигдана. Ингээд бүгдээрээ нөхөрлөлтэй холбоотой үг хэлэг үзлээ. Тэгвэл энэхүү сэдвтэй маань холбоотой Bruno Mars-ийн дуусан Count on Me буюу надад итгэж болно, надад найдаж болно гэмэх найз нөхдийн тухай дууг хамтдаа сонсцгоё. I want two. I want two. If you ever find yourself stuck in the middle of the sea, I'll sail the world to find you. If you ever find yourself lost in the dark and you can't see, I'll be the light to guide you. Find out what we're made of when we are called to help our friends in need. You can count on me like 1, 2, 3, I'll be there. And I know when I need it, I can count on you like 4, 3, 2, and you'll be there. 'Cause that's what friends are supposed to do, oh yeah. Ooh, yeah, yeah. If you're tossing and you're turning and you just can't fall asleep, I'll sing a song beside you. And if you ever forget how much you really mean to me, every day I will remind you. Oh, find out what we're made of when we are called to help our friends in need. You can count on me like 1, 2, 3, I'll be there. And I know when I need it, I can count on you like 4, 3, 2, and you'll be there. 'Cause that's what friends are supposed to do, oh yeah. Ooh, yeah, yeah. You'll always have my shoulder when you cry. I'll never let go, never say goodbye.
'cause that's what friends are supposed to do. Oh yeah. Ooh, ooh. You can count on me 'cause I can count on you. Ингээд өнөөдрийн хичээлээр бид friendship буюу нөхөрлөл гэсэн сэдвийн хүрээнд шинэ үг хэллэг сурлаа. Та бүхэн эдгээр үгсээ марталгүйгээр өдөр тутмынхаа амьдралд ашиглаж байгаарай. Гүнзгий шатны үгсийн цангийн дурт хичээлтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баярлалаа.